Амрагын үзэгчтэй онцгой байдлын байгууллагаас 14 хоног тутам танд хүргэдэг онцгой байдлын цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэх гээд бэлэн боллоо. Нэвтрүүлгийнхэн та бүхэндээ онцгой байдлын ерөнхий газраас гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн улсын үдлэгийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Онцгой байдлын байгууллагаас 2025 онд алба агштын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй аюулгүй ажиллагааг хангах сахилгууд хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран онцгой байдлын ерөнхий газрын харьяа, газар хэлхээс анги салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үдтгийг өнгөрсөн 1-р сарын 27-наас эхлэн зохион байгуулж байна. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээч гэдэг юм уу тийм ээ. Эрүүл ахуйн үзлэг бол хийгдэж байгаагүй. Энэгээрээ бас анх удаа хийгдэж байгаагаар бас онцлог. Бид бол жил болгоны эхний сардаа багтаад одоо онцгой байдлын ерөнхий газрын даргын албан даалгавар гаргадаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлээр албан даалгавраа гаргаад за хагас бүтэн жилээр дүгнээд алдаа оноогоо дүгнээд эрхчлэлтэй одоо аль чиглэл рүүгээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг дээшлүүлэх юм бэ гэдэг чиглэлээ тодорхойлдог. Гэр бүл нийгмийн хамгааллын яам, онцгой байдлын ерөнхий байгууллага хамтарсан одоо улсын үзлэг зохион байгуулах өдөр төмжийг бол баталсан байж байгаа. За энэхүү өдөр төмжийн хүрээнд бол онцгой байдлын байгууллагын анги, салбар нэгж бүгд хамрагдана. За улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүлгүүд гээд бүгд хамрагдана. За энэ маань нэг сарын 27-наас бол эхэлсэн. Одоогоор бол нэг 60% биелэлттэй явж байна. 2 сарын 27-нд бол улсын үзлэг маань дуусна. За 3 сардаа багтаад бол улсын байцаагч нар онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн хэрэгжилт, дүрмийн хэрэгжилт ямар хөө шатанд байгаа юм бэ гэдгийг бидэнд зөвлөмжөөр ирүүлэх ёстой. Ирүүлсэн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулад за энэ алба агшд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах энэ нөхцөлийг бүрдүүлэх бол гол зорилготойгоор энэ улсын үзлэг явж байгаа. Улсын үзлэгийг хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газар аймаг дүүргийн хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын хяналтын байцаагчид тухайн аймаг дүүргийн онцгой байдлын газар хэлцүүдэд зөвлөн туслах хэлбэрээр зохион байгуулж алба агшид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. За улсын байцаагч нар 2 төрлөөр үзлэг хийж байгаа. Нэгдүгээр тал хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, хоёрдугаар дан эрүүл ахуй чиглэлээр. Нэг нь бол хөдөлмөрлөх нөхцөлийн үзэж гин гэсэн үг. Нөгөө талдаа бол эрүүл ахуй чиглэлийн үзэж гин гэсэн үг. Ингээд хоёр чиглэлээр улсын байцаагч нар бол ажиллаж байгаа. Нийслэлийн хүрээнд бол хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газраас улсын байцаагч нараар томилогдсон ажлын хэсэг дэрэгдэх ангиудаар ажиллаж байна. За орон нутаг дүүргүүд дээр бол хөдөлмөр халамж үйлчлэгээний хилцээ улсын байцаагч нар одоо өнцөг болон бүрт байгаа галтан өрөмтрөх аврах анги, эрийн хайх аврах салбар нэгжүүд дээр бол улсын үзлэгийг яг газар дээр нь зохион байгуулад ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд төрийн албаны тусгайч үүргийг хэрэгжүүлдэг алба агчид үүрэг үзлэг явцдаа гэмт халдлага үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өөртөө амнасаа алдах тохиолдлууд цөөнгүй гардаг байна. Тиймээс алба агчдын амнаас эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрийн осол хурц хордлого мэргэжлэр шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд энэхүү үзлэгийг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм. Үзлэгээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад үнэлт өгч цаашид учирч болцсошгүй эрсдэл үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос өртсөн сэргийлэлд авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм а. Онцгой байдлын байгууллагаас 2025 онд зохион байгуулах сургалт дадлаг болоод алба агчдын ажил мэргэжлийн онцлогийг дээшлүүлэх хүрээнд зохион байгуулах сургалтын талаарх мэдээллээр онцгой байдлын цаг нэвтрүүлэг үргэлжилж байна. Онцгой байдлын байгууллагаас хуулиар хүлээсэн үүрэг байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, алба агчдыг сургаж дадлагжуулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэрэгшүүлэх, бие бэлтэр сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах хүрээнд дадлаг сургалтыг тогтмол зохион байгуулж байна. За 2025 онд сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу бол хүний нөөцийг хөгжүүлэх, дотоод сургалт, семинар дадлаг сургуулийг бол зохион байгуулахаар бол нийт $50 хэмжээг зохион төлөвлөд ажиллаж байна. Энэ дээр мөн бол алба агчдыг мэрэгшүүлэх, мэрэгжил олгох сургалт бол 5, алба агчдын бие бэлтрийг хөгжүүлэх одоо спорт уралдаан тэмцээн бол 3 удаа, гадаад улс оронд зохион байгуулагдах олон улсын сургалт дадлагт бол 4 удаа, нийт бол энэ 69 төрлийн сургалт семинарыг бол зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2025 онд хүний нөөцийг хөгжүүлэх дотоод сургалт семинар, дадлаг сургалт, алба агчдыг мэрэгшүүлэх, мэрэгжил олгох сургалт, алба агчдын бие бэлтрийг хөгжүүлэх, спортын тэмцээн уралдаан, гадаад улс орон болон олон улсын байгууллагатай хамтарсан сургалт зэрэгнээд 69 төрлийн сургалт дадлагыг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. За алба агчдын дадлаг сургалтыг бид бүхэн бас
онцгой байдлын ерөнхий газрын дэвшүүлсэн зорилтын хүрээнд бас энэ сургалтыг бас маш үр дүнтэй зохион байгуулж аль багчдыг мэрэгшүүлэх, мэрэгжил болгох, биечлэн дадлаг сургалтуудыг зохион байгуулж чад. Өөрсдөө бас нэг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлээр бас мэдлэг чадвартай энэ аврах ажиллагааны бүх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээр ажиллаж чаддаг гэх мэт зүйлсүүдээр бол бид бүхэн түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн ялангуяа онцгой байдлын ерөнхий газрын 01 тоот албан даалгаврыг бол 2025 онд бол гаргаад байгаа. Энэхүү даалгаврын хүрээнд бид бүхэн бас аль багчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг бол чанд цахиулах туйлын зайлшгүй шаардлага байгаад байгаа учраас одоо аль багч нар сургалт дадлаг болон гамшигын голомт үүрэг гүйцэтгэхдээ бол хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг бол чанд цахих нь бол одоо туйлын том чухал зорилт болоод байна. Олон улсын дадлаг сургалтыг бол Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсуудтай хамтарсан хийн гал болон бусад төрлийн галууд дээр одоо хамтарч ажиллах, аврах ажиллагаан дээр хэрхэн хамтарч харилцан ажиллагаатай ажиллах уу томоохон сургалтууд байгаа. Энэ дотор бас Хабаровск хотод бол бүгдээр Хятад ард улс бол Оросын холбооны улстай энэ гурван улсын хамтарсан томоохон хэмжээний дадлаг сургалтуудыг хийхээр ингээд төлөвлөд ажиллаж байна. Мөн онцгой байдлын байгууллагаас 2025 онд гамшигаас хамгаалах эжүрэн сургуулийг Буулган, Хинтээ аймагт, гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг Төв Сүхбаатар, Дорногов аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм а. Одоо Сүхбаатар аймаг, Төв аймаг, Булган, Хинтээ гээд аймагуудад ээжүр болон команд штабын сургуулиудыг зохион байгуулнаа. Энэхүү сургалтаараа бид бүхэн бас удирдах бүрэлдэхүүн болон нийт мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүндээ бас тухайн гамшигын нөхцөл байдалд бас тохирсон хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, сэргээн босгох чиглэл дээр нь бас мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг бас сургаж дадлагжуулж бас тэдгээрийн үр дүн тооцох юм томоохон арга хэмжээүүдийг зохион байгуулъя гэж төлөвлөгөөтэйгээр явж байна. Одоо хамгийн ихний сургалтыг бол одоо 3 дугаар сарын 20 дээр бол 27/8-нд бол Сүхбаатар аймгийн аймагт зохион байгуулахаар одоо бэлтгэл ажил хангагдаад явж байна. Онцгой байдлын байгууллага 2024 онд хүний нөөцийг хөгжүүлэх, аль багчдыг мэрэгшүүлэх, мэрэгжил олгох, бие бэлтрийг хөгжүүлэх, дотоод сургалт, семинар, дадлаг сургалт, спортын тэмцээн уралдаан, гадаад улс орон олон улсын байгууллагатай хамтарсан сургалт 45, төлөвлөгөөнд тусагтаагүй нэмэлтээр 14 буюу нийт 59 төрлийн сургалтад давхарсан тоогоор 3800-оор аль багчийг хамруулан сургалтын төлөвлөгөөний бэлтгийг 100% биелүүлээд байна. Өнгөрсөн 14 хоногт онцгой байдлын байгууллагын хэмжээнд өрнөсөн томоохон үйл ажиллагаа, үйл явдлын талаарх мэдээллийг энэ хэсэг түргэхээр бэлтгэлээ. Гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж байгуулах, хуулийн этгээд, иргэдийн гамшигаас хамгаалах мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах хэм маягийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын шатар сайдын тушаалаар олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшигын эрсдлийг бууруулах, хүчин сэргийлэх нэгдсэн арга хэмжээний өдөрдөмжийг батлууллаа. Энэ хүрээнд онцгой байдлын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдлийн тооцоолох, хялбаршуулсан асуумж өгөхийг хяналтын хуудсыг боловсруулан захин хэлбэр шилжүүлэн онцгой байдлын ерөнхий газрын Nemats.gov.cg-ийн сайтад байршуулад байна. Хяналтын хуудсууд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, гамшигын бэлэн байдлыг шалгах хяналтын хуудас, өрхийн гамшигын бэлэн байдлыг шалгах аюулгүй өрх хяналтын хуудас, иргэний гамшигаас хамгаалах мэдлэг ойлголтыг шалгах асуумж гэсэн 3 төрөлтэй. Хяналтын хуудсуудыг ашигласнаар та өөрийн болон байгууллагын аюулгүй байдлыг анхан шатны төвшөнд үнэлж, цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлон хэмжүүлэх боломжтой юм а. Энэ хүрээнд сар бүрийн сүүлийн 7 өдрийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгах өдөр болгож тус өдрийн хүрээнд зохион байгуулсан уриалга арга хэмжээ болоод Nemats.gov.cg-ийн сайтад байршуулсан хяналтын хуудсанд улсын хэмжээнд 1326 байгууллага, 1141 өрх, 2072 иргэн буюу нийт 4539 хүн хандаж мэдлэг мэдээллээ шалгасан бөгөөд хамгийн өндөр нь Орхон аймаг байна. Онцгой байдлын байгууллагаас гаргасан уриалгыг дэмжиж өөрийн болоод өргөхөөр алтан байгууллах аюулгүй байдлыг хянаж гамшигаас хамгаалах мэдлэгийн дээшлүүлэхийг иргэн бүрт уриалж байна. Онцгой байдлын ерөнхий газар нэгдсэн үндэсний байгууллагын Монгол улс дахь суурин зохицуулагчийн газар хамтран анхаардаг олон улсын хүмүүнлэгийн багийн 2025 оны анх дахь хуралдаан боллоо. Хуралдаанаар онцгой байдлын ерөнхий газар улсын онцгой комиссоос хөвөлжид хавралчлалын нөхцөл байдал, цагаагаарын төлөв, насан бүрхүүлийн тогтод, зуудын эрсдлийн үнэлгээ, малын хорогдол болон нэгдсэн үндэсний байгууллагаас кадрыг зөвлөмж, зуудын хариу арга хэмжээний төлөвлөгөөний талаар танилцуулах гэж хүмүүнлэгийн багийн цаашдын харилцан ажиллагааны талаар санал солилцсон юм. Болзошгүй гамшигаас өрсөн сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшигын үед шуурхай хариу арга хэмжээ авах, эмзэг үлгийн иргэдийн амжиргааны доктортой байдлыг хамгаалах, гамшигын дараа үед хойшлуулах сэргээн босгох үйл ажиллагаанд хүмүүнлэгийн багийн хамтын ажиллагаа зохицуулалт, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Монгол улсад 2023-аас 2024 оны өвөл тохиолдлын зууд нь нийт нутгийн 58%-ийг хамарсан бөгөөд 8.1 сая мал хорогдсон тооцоолол гарсан. Нэгдсэн үндэсний байгууллагын хүмүүнлэгийн баг нь зуудны хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинжилэн Нэгдсэн үндэсний байгууллагын хүмүүнлэгийн багаас 10.6 сая $, зарцуулж 66,865 иргэнд тусламж үйлчилгээг хүргээд байна. Онцгойлын ерхий газраас мал эмнэлгийн ерхий газарт гамшигаас хамгаалах команд штабын сургуулийн ирэх 3 дугаар сарын 12-ноос 14-нд зохион байгуулалттай холбогдуулан 2 талын уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр онцгойлын ерхий газрын ажиллагааны удирдлага газрын дарга Хурандаа Дашнам сургуулийн бодлого шийдвэр зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч сургуулийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм. Мөн тэрээр Төв орон нутгийн онцгой байдлын газар мал эмнэлгийн албаны удирдлага холбогдох мэргэжнүүдэд захин хурал зохион байгуулж сургуулийн зохион байгуулалтын талаар танилцуулан бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо. Онцгойлын ерхий газрын дарга хушууч генерал Ариун буйн Нэгдсэн үндэсний байгууллагын Монгол улс дахь суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын ихэнд хушууч генерал Ариун буйн Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчаар томилогдсонд баяр хүргэж онцгойлын байгууллагын үйл ажиллагаа, онцлог авч үргэлжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Онцгойлын байгууллагын Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хүүхдийн сан, гамшигын эрсдлийг бууруулах газар хүмүүнлэгийн хэргийг зохицуулахад олон улсын эрен хайх аврах зөвлөлдөх бүлэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын шилжих төлөвлөгөөний байгууллага, хүн амын сан, хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг Нэгдсэн үндэсний байгууллагын системийн агентлагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, гамшигын эрсдлийг бууруулах, өрсөн сэргийлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, доктортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ болон гамшигын эрсдлийг бууруулах Синдан үйл ажиллагааны хүрээ баримт бичгүүдийн уялдаа хэрэгжилтийг хангах хамтарч ажиллах талаар санал нийлцлээ. Хүн бүр өөрийн болон өргөхөр байгууллагынхаа аюулгүй байдлыг тооцож, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийн дээшлүүлэхийг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.